Жилжэн Цагдаагийн байгууллагаас хулгайн антай холбоотой байнгын үйл ажиллагаа явуулдаг 3 ч бүлэглэл барьж шалгаж байгаа юм байна. Тэр зохион байгуулалтанд орж хулгайгаар баавга буугагнаж эд эрхнийг нь хил дамнуулан өндөр үнээр худалддаг байсан нь тогтогдчихэ. Дархан цаалтаа хустай нуранаас 5 дугаар сарын сүүлээр 13 буг галлагдсан хэрэг гарсан. Тэдний 3 янзлаг төгсөн согоо байсан. Хулгай анчид бугын чивсүүл, хил, сав, цусын юулж авсан гэх мэдээлэл. Уг хэрэг толбогдуулан дарахад Бямба хожид иргэн Бямба Бямтаж нарыг саатуулсан байна. Шалгалсан яцад Бямба гिचингэрээс 86 ширхэг бугын сүүл, 20 баавган савар, 9 хөдрийн заар, гахаан засаа, бугын чив зэрэг гарсан бол Бямтаж гिचийн машинаас 30 гаруй бугын цусын ивэр мөн тооны чив сүүл гарсан гэж байгаа. Ямар ч байсан шалгалсны донд хулгайн агнууртай холбоотой 3 бүлэглэлийг цагдаагийнхан баривчилсан байна. Тэд хоорондоо холбогдож зохион байгуулалтаагаар хулгайн ран агнаж хил дамнуулан өндөр үнээр худалдаг байсан тогтоогджээ. Хустай нуруунд 13 буг улсараагаас ийм асуудал гарсан байж байгаа. За энэс үргэлжлүүлээ шалгалтыг хийгээд 26 бугын асуудал тогтоосон. За энэ дээр дахиад ажлын хэсэг ажиллаадууд бол 86 бугын сүүл, 64 бугын цусын ивэр гихчигээр олон одоо түүхийд материалууд бол хурааж аваад шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. За доктортой үйл ажиллагаа явуулдаг 3 бүлэг иргэнийг барьсан. Ингээд цаашдаа шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Ховордож байгаа ан амтай хулгайгаар агнасан тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээдэг болохыг нь тодрууллаа. Ер нь ан нуруунд тухай хууль тогтоомж өртсөн гэмт хэрэг дээр бол 5 жил хүртэл хугацаагаар хорих шалтгаан ийм зүйл юм гэж. Цагдаагийн байгууллагад хулгай ангийн олон хэрэг бүртгэгддэг шийдэгддэг нь цөөхөн юм байна. Тухайлбал бүртгэлтэй шалгагдаж байгаа хулгайн бугны 69 хэрэг байдаг ч 3 л энэ хугацаанд шийдэгдсэн гэж байна. Иймээс энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлж хэрэгжилж байгаа арга барилаа өөрчилгүй бол хулгайн анчид хуулийн цорхоо ашиглан зохион байгуулалтад орж байна. Эндээс нарангуй